Тийм ээ, өнөөдрийн манай нэвтрүүлгийн эхний магтаал бол өчигдөрхөн YouTube дээр нэмэгдсэн шинэ магтаалын дуу байсан. Ингээд та бүхэн энэхүү дуу маань дахин хүлээн аван сонсох юм бол youtube.com-оос таны хайр гэдэг түлхүүрээр хайж сонсох боломжтой юм шүү. Ингээ холбогдсон бүхий л найзуудаа баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлэг маань бол бие биендээ урам тий бие бинийгээ урамшуулан дэмжиж бас сайн мэдгийг түгээхийн тулд хамтдаа нэгэн зорилгодоор хөтлөгдсөн хүмүүсийн нэгдэл бас нэвтрүүлэг билээ. Ингээд манай пэйж хуудсанд WovCCM доогуур зураас Mongolia Facebook хуудсанд ороод та бүхэн лайк дарж өгөөрэй. Бидэнтэй хамт байгаарай. Мөн энэхүү нэвтрүүлгийг маань шеэрлж өгснөөрөө дамжуулан бид нар олон хүмүүстэй хамт эзнийг магтах тэр аялалд те магтах энэ магтаалын цагт хамт байх болно шүү бүгд хэмээн уриалж байна. Ингээд Аги зулаа олон номоо бас Минсүү нартаа баярлалаа. Бүгдээрээ комент бичиж минт төвшүүлсэн байна. Тэгээд өнгөрсөн удаагийн нэвтрүүлгээр эдгээр найзуудаа бас хариулж чадаагуудаас хөлцөл өсөж байна. Тэгээ бусад холбогдсон бүхий сонсогч та бүхэндээ баярлалаа. Эзний ивэл өнөөдрийн нэвтрүүлэг болон цаашдын та бүхний амьдралд үнэхээр ивэл өрөөлөөр дүүрэн байх болтгоо хэмээн өрөөж бас уриалж байна. За дараагийн дуугараа бид нэр Ерөөлийн үр цомгоо сонсох болно. Ерөөлийн үр цомог маань 1 2 3 гэсэн дараалсан цомгуудыг гаргасан байгаа. 2008, 7, 8, 9, 10 онуудад гаргасан байгаа. Тэгээд энэ хүн цомогт маань эцсийн төр өдөр хэмээх магтаалын дуу орсон байгаа маа. Ерөөлийн үр 3 цомогт маань багтсан байгаа. Энэ дуу маань та бидний мэдэх нэлээн дээр үе ингэж хэлж болохоор магтаалын дуу шүү дээ. Энэхүү дууг бид дуулан хүргэсэн байгаа. Тэгээд эцсийн тэр өдөр гээд бодох үед миний амьдрал, таны амьдралд бидний зүрх сэтгэл юу бодогддог вэ гэдэг талаар бас өөрсдийнхөө зүрх сэтгэлд оюун бодолтой тунгаан бодоод энэхүү дууг магтаалын дууг сонсох үед бас бидний зүрх сэтгэлийн тэр нууцгтмал эцсийн тэр өдрийг хүлээж байгаа тэр хүлээлт манаас илүү гарч ирэх болно гэж бодож байна. За ингээд Агида баярлаа. Шеэрлсээр байна гэсэн байна. Тэгээд үргэлжлүүлэн бусад сонсогчд маань та бүхэн бас шеэрлэн найзуудтайгаа хамтдаа энэхүү нэвтрүүлгээ хүлээн аван сонсоорой. Мөн энэ цагаатаар дамжуулан илүү олон найзуудтай болоосоо, христч найзуудтай болоосоо гэж хүсэж байна. Бид ганцаараа биш те. Бид өнцөг боломжт байгаа боловч Христ итгэл доор, магтаал доор хамтдаа нэг юм шүү. Ингээд дараагийн дуу болох эцсийн тэр өдөр хэмээх магтаалын дуугаа хүлээн аван сонсцгоё.
Тийм ээ, бидний хөсөн хүлээх бас нэг мөч болох эцсийн тэр өдрөөс байгаа. Тэгээд эцсийн тэр өдөр хүртэл харин бидний хийх ёстой нэг зорилго, бидний үүрэг байгаа шүү дээ. Тэр бол сайн мэдээг дэлхийн өнцөг булан борт түгээх юм аа. Тэгээд үүний тулд манай радио, манай нэвтрүүлэгчсэн ажиллахыг зорж байгаа. Энэхүү зорилго нэвтрүүлгийн зорилгод маань сонсогч та бүхэн гэсэн нэгдэж сайн мэдээг энэ өнцөг булан борттой мөн дэлхийгээр нэг тархсан монголчуудаа хүргэхийг зорин хамтран ажиллаж байгаа сонсогч та бүхэндээ үнэхээр баяртай байна. Баярлаа. За ингээд та бүхнийг хоорондоо бас бие биенээ танихгүй хүмүүс байгаа бах. Энд одоогийн байдлаар бидний лайв нэвтрүүлэг маань 14 сонсогчтой 15 сонсогчтойгоор үргэлжилж байна. Тэгээд энэхүү бүх сонсогч нартаа баярлаа. Мөн хоорондоо бие биенийгээ бас танилцах, эсвэл бие биенийг урамшуулах, эсвэл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх тэр комментуудыг бичиж үлдээгээсээ үүгээр дамжуулан бие биенийг босгон байгуулаасаа хэмээн хүсэж байна. Ингээд Бетан тосгон чуулганы олон ах эгч дүүнер манаас энд холбогдсон байгааг харж байна. Мөн бас одноо нар мандах маань гоё дуу сонсъё гэсэн байна. Тэгээд хичээж байгаа бид нэр аль болох шин дуунуудыг явуулахыг зорж байгаа. Аль болох бас сайхан дуунуудыг, магтаалуудыг хүргэхийг зорж байгаа шүү. Ингээд мэдчилгээ дэвшүүлж байгаа бас бүхий л сонсогч нартаа баярлаа. Тэгээд алтчгаа өгч баг шиг байна. Сайн уу гэсэн байна. Сайн уу? Сайн байна уу та? За тэгээд бусад хүмүүс маань бас мэдчилгээ дэвшүүлсэн байна. Тэгээд очроод нэмдэрж буй 8К маань сайн байна уу гэсэн байна. За энэ сая маги маань лайк тарж байгаа харагдаж байна. Тэгээд манай нэвтрүүлгийг хүлээн сонсож байгаа та бүхэндээ дахин баярлалаа. Манай нэвтрүүлэг маань өнөөдрийн лайв нэвтрүүлэг нь Facebook-ээр дөрөв дэх нэвтрүүлэг маань явагдаж байгаамаа, цацагдж байгаамаа. Тэгээд энэхүү нэвтрүүлгийг та бүхэн Facebook WOW-CCM Mongolia хуудаснаас тавтан сонсож авах боломжтой бөгөөд подкаст аппликейшнээр дамжуулан бас хүлээн аван сонсох боломжтой шүү. iPhone утастай хэрэглэгчид маань подкаст аппликейшнээр Христчийн интернет радио буюу Магтаалын дуу гэсэн түлхүүрүүгээр нэвтрүүлгийг маань хүлээн аван сонсч болно. Android утастай хэрэглэгчид маань подкаст аппликейшн татаж авах хэрэгтэй байгаа. Мөн CCM радио цэг.net гэсэн хом пэйж дээр маань нэвтрүүлгээ дахин хүлээн аван сонсох боломжтой. За танилцах комент болохоор шийдчтэй энтергээд тулгаа маань комент хийсэн байна. Манай тулгаа хизээний л хилэмгээд боломгоо залуу шүү. За тэгээд хуучин дунд дуртай одноо нар мандах маань гэсэн байна. Мэдээж бас бид нар хуучин дуу явуулж байгаагүй яах вэ? Хөтлөгчийн зүгээс уучлал хүсье. Тэгээд шин дуу гэж хэлснийг цуцалж байна. Хуучин дуунуудыг гэсэн явуулж байгаа. За дууны захиалга өгч болох юм уу өнөөдөр гэсэн байна. Мэдээж болохгүй яах вэ? Гэхдээ манай нэвтрүүлэг маань захиалгын дуунууд маань бас тийм их явах боломжгүй болсон. 2 юм уу 3
дээдлэн 4 дууг захиалан хүлээн авах сонсох боломжтой байгаа. Тэгэхээр захиалсан дуунуудад санал өгсөн тий энэ дууг сонсъё гэсэн нэг 2 3-аас дээш санал байх юм бол тэрхүү дуунуудыг захиалгаар сонсох боломжтой байгаа шүү. За тулгаа маань танилцъя гэсэн байна. Ингээд тулгаа яг танилцхыг гэдэг утгыг миний хөвшин жоохон өөрөөр ойлгоод байгаа мó да. Тэгээд хамтдаа би бинийг урамшуулаарай. Христчин те хүмүүс би бинийг урамшуулж дэмжснээр дэлхийн төгсгөл хүртэл яг хамтдаа алхах боломжтой шүү. Яагаад гэвэл бид нэр ганцаараа буюу эзний замаар ганцаараа явах гэдэг бол бас хэцүү зүйл байдаг. Номлогч үгс ном дээрсэн хэлэхдээ анд нөхөртөө байх талаар хуваалцсан байдаг шүү дээ. За дараагийн нэг Магдалины дууг одоо явуулах цаг маань болсон байна. Тэгээд энэ Магдалины дуу Солонгос нэгэн бэндийн хипхоп дуу байгаа. Тэгээд хипхоп дуу гэхээр мэдээж ритмтэй бүх зүйний хувьд тийм цоглог ритмтэй дуу байгаа. Тэгээд та бүхэн хүлээн аван сонсоод өөрсдийн бас сэтгэлдээ хуваалцаж болох юм заавалчгүй хуваалц гэж байгаа юм биш те. Бас шин дууг бас хүлээн аван сонсоод яг юу гэж боддог би бас мэдэхгүй байл да. Тэгээд хийх үг маань сайн олдохгүй байна. Тийм учраас юу ч гэсэн дуугаа ихлэ сонсъё тэхүү. Тэгээд дууг сонсож явах явцад харин энэ юунуудыг Магдалины дууны захиалгуудаа өгөөрэй. Мөн сонсоход хүссэн дуу байх юм бол та бүхэн нэг юм уу 2 Библиэр хэлэхдээ те 2 бол түүнээс дээш хүмүүс цугласан үед гэдэг шиг 2 ба түүнээс дээш саналыг авах үед тэр Магдалины дууг захиалсан Магдалины дууг сонсох боломжтой шүү. За ингээд дараагийн дуугаа хүлээн сонсъё. 두려워 말라 너와 함께합니다. 놀라지 말라 너희 하나님이라 널 굳세게 하리 참으로 널도 우리 나의 의로운 오른손으로 너를 붙들리라 두려워 말라 너와 함께합니다. 놀라지 말라 너희 하나님이라 널 굳세게 하리 참으로 널도 우리 나의 의로운 오른손으로 너를 붙들리라 하루가 또 지나 밝게 빛나던 빛 어둠에게 양보하는 시간 어둠이 조용히 내게 다가오지만 난 잃어버린 빛을 찾아 이곳을 떠나 기나긴 기다림 고독이 몸부림칠 때 끝없는 자신의 싸움에 쓰러질 때 어두운 인생의 터널을 지나칠 때 깊이를 알 수 없는 아픔을 다 느낄 때 내가 자유할 수 있는 이유 꺼지지 않는 등불 All that I want is you 내 삶의 빛을 비추 내 삶의 지표이자 유일한 이슈 꽃잎의 이파리 하나 더 달린 듯 진한 향기가 덜한 게 아닌 듯 우리의 삶이 조금 모자라더라도 내 안에 가득한 이 향기를 다 가져가오 내게 능력 주시는 자 안에서의 평안함 그분 안에서 느끼는 나의 자유함 나는 죽고 예수로 사는 삶 이 모든 게 당신의 은혜 그게 나의 삶 Do not be afraid For I just wanna be with you Do not be dismayed For I am your God Do not be afraid For I just wanna be with you Do not be dismayed For I am your God 여긴 6월의 끝자락 마치 운명의 불장 난 아직 구원에 목말라 다시 푸념을 토하나 어디라도 끝이라면 준비가 돼 있는가 아니면 아직도 두려움에 나 떨고 있는가 Back in the day 나 돌아가고파 혹은 Where is my way 나 또한 알고자 달려갔지만 찾은 정답은 오만의 결과물 그 호답의 결과를 애써기만 했던 나는 그저 착한 척하면은 쓴 게 상한 대물 저기 저물어가는 해와도 같은 퇴물 나를 짓누르는 죄를 사해주소서 검은 바다 같은 고뇌를 사해주소서 님이 원하시거든 이 잔을 옮겨주소서 나의 선하신 주 이 나를 용서하소서 그저 떠나시거든 이 나를 기억하소서 그곳에 거하거든 또 나와 함께 하소서 Do not be afraid For I just wanna be with you Do not be dismayed For I am your God Do not be afraid For I just wanna be with you Do not
함이다 놀라지 말라 너희 하나님이다 날 굳세게 하리 참으로 널 도우리 나의 의로운 오른손으로 너를 붙들리라 두려워 말라 너와 함께 함이다 놀라지 말라 너희 하나님이다 날 굳세게 하리 참으로 널 도우리 나의 의로운 오른손으로 너를 붙들리라. За энэ хүн магтаалын маань ерөнхий гол цөм буюу утга санаа нь болохоор Исая номны 41-ийн 10 дугаар ишлэл байгаа гэж миний санахаар санагдаж байна. Тэгээд би чамтай хамт байгаа тул бүтгий айгаарай. Би яг өөрийн зөв баруун мотроор чамайг хамгаалах болно гэсэн утга бүхий магтаалын дуу маань ихшгэлсэн байна. Тэгээд магадгүй надад сая ингээд сонсох үед те баг зэрэг тийм нэг жоохон айц төрмөрч юм уу нэг тиймэрхүү маркийн сонсогдсон зүйл мэддэглээ. Гэхдээ та бүхэн хэрвээ мэдхийг хүсэх юм бол энэхүү дууны орчуулгыг ч юм уу те бид нар өөрсдийн пэйж хуудсан дээр бас нийтэлж өгч болно. За тэгээд гол ишлэл нь болохоор Исая номын 41-ийн 10 дугаар ишлэл байгаа гэж хэлмээр байна. За энд Ийн хамрын хаан гэдэг дууг захиалсан бас чин зөриг хэмээх магтаалын дуучны маань итгэл гэсэн дуунуудыг одоогийн байдлаар сонсъё гэсэн байгаа. Тэгээд та бүхэн сонсохыг хүсэж байгаа бол саналаа өгөөрэй. Тэгээд энэ хоёр дуу магадгүй энэс өөр магтаалын дуу юунд захиалгад маань орж ирэхгүй бол энэ хоёр дуу бол явах боломжтой гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд Facebook хуудас болон Facebook минь лайв нэвтрүүлгийг маань та бүхэн шеэрлж бас манай хуудсан дээр лайк дарж өгөөрэй. Бид нэр хамтдаа эзнийг магтах энэхүү одоо магтаалыг бол ерөнхийдөө нэг торгуулийн салаа те дайн талааны өмнө явдаг тэр дайчтай яг зүүрлэн хилдэг шүү дээ. Тийм ч учраас израильчууд ч гэсэн Йордан голыг гатлах магадгүй бас бусад улс оронтой дайн тулаан хийдэг байхдаа магтагчдыг те Лив овгийн магтагчдыг хамгийн түрүүнд явуулдаг байсан шүү дээ. Йордан голыг гатлахтаа ч гэсэн эзний грэний авдрыг магтагчдаа цуг яг Йордан голын гол зогсоогоод Йордан гол ч гэсэн ус нь овоор нь тогтож те түүгээр Израилийн ард түмэн Йордан голыг гатлан эзний амлсан тэр газарт хүрсэн тухай Библиэлд Йошуа номон дээр гардаг байгаа. За нэг комент ороод ирлээ. Тэгээд нэвтрүүлэг Улаанбаатараас юм уу гэсэн байна. Манай нэвтрүүлэг маань Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас 21 цагийн хооронд явдаг. Сөүл хотын цагаар болохоор 20 цаг 30 минутаас 22 цагийн хооронд явж байгаа. Тэгээд цагийн зөрүүний улмаас 1 цагийн зөрүү гарсан байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн сонсох магтаалын дуу бол бас шин дуу л да. Шин дуу тэгээд миний харснаар баг 7 хоногийн өмнөөс цацгдсан юм шиг байна лээ. Би тэгтээ яг энийг яг сайн мэдгүй, яг хизээ гарсныг сайн мэдгүй. Тэгтээ намайг хайж явах хэвчээ 7 хоногийн өмнөөс гарсан байна лээ. Тэгээд Нуранг мэт хэмээх магтаалын нэр дуу байгаа. Тэгээд энэ дуу маань бас оршихуйн дуу те бид нар оршихуйн дуу гэж ярьдаг. Өнөөдрийн нэвтрүүлгээр маань оршихуйн дуунууд их хичгэлж байгааг та бүхэн бас анзаарсан болов уу гэж бодож байна. Тэгээд энэхүү шинэ магтаалын дуу маань дуучных нь нэрийг би бас сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл SoundCloud хэмээх сайт дээр Puji гэдэг нэгэн SoundCloud-ийн сонсогч хэрэглэгч маань энэхүү магтаалыг оруулсан байлээ. Тэгээд сонсоод үзсэн их тажгүй сайхан магтаал болсон байсан. Үнэхээр сайхан магтаал болсон байсан. Тэгээд та бүхнийг бас энэ магтаалын дугаар хамтдаа сонсож энэ магтаалын дугаар хамтдаа хүчрхжээсэ хэмээн энэхүү магтаалын дугаа бид сонгоо авсан байгаамаа. Ингээд энэхүү дугаа улаан сонсъё. Үзэгслэнт хаа сурж авахлан орхин ирсэн амьдрал минь гэрлийг танад харуулж харанхуй дунд хайртай хамт байсан царц болсон Гинт байдлыг минь уучлж өрийн зүгт байдлаа ичгүүрээр мэссэн хязгааргүй хайр
Өдөгсөдөн хүнлэл өрнө хайртай нуран мэд хочин ирлээ зүрхэн минь насах таны хайрыг юугаар зүрлэшгүй аврагчан минь шинэ амьдралыг танад өгсөн таны утсамыг минь харуулсан хараартай нүр би даруулсан Өдөгсөдөн хүнлэл өрнө хайртай нуран мэд хочин ирлээ зүрхэн минь насах таны хайрыг юугаар зүрлэшгүй Өдөгсөдөн хүнлэл өрнө хайртай нуран мэд хочин ирлээ зүрхэн минь насах таны хайрыг юугаар зүрлэшгүй За ингээд сонсогчдоо манай эрүүл мэндийн нэвтрүүлгийн маань уянгагийн булан маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд уянга маань энэ хүн студид хүрэлцэн ирээ та бүхэнтэйгээ хамт эзнийг магтахад аль хэдийнэ бэлэн болжээ. Ингээд сайн уянга. Сайн байцгаана уу? Эрүүл нэвтрүүлгийг үзэж байгаа, сонсож байгаа сонсогчд үзэгчтэй. Тэгээд өнөөдрийг маш их хүлээлээ. Тэгээд та нараас сайн сууцгааж байсан биз дээ. За тэгээд уянгааг маань та бүхэн мэдэн шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт хамтдаа эзнийг магтах үнэхээр гайхалтай байсан. Өнөөдөр бас уянгаа маань ямар сэдвтэй ирснийг бас сонирхож байна тийм үү? Тэгэхээр уянгаа өнөөдөр ямар сэдвтэй ирсэн бэ? За өнөөдрийн сэдв бол босох тун гэдэг нэртэй сэдв байгаа. Босох тун. Вау. За. Мэдээж сэдвийнхаа дагуу те бэлтэж ирсэн дуунууд бас байдаг шүү дээ. Тэгээд өнөөдрийн эхний удаа сонсгох сэдв бол босох тун. Тэгээд сонсгох дуу маань бол God is Able гэдэг Hillsong United хамтлагийн 2011 оны альбом дах одоо яг гол оргил дуу болох God is Able гэдэг дууг манай New Song Worship гэдэг Монгол одоо магтаалын хамтлагийн дууснаар 2013 онд гаргасан хэлбэрээр сонсгох болно. Тэгээд ямар ч байсан маш гоё дуу. Тэгээ та бүхэн хамтдаа магтцгаарай. Амен. Тэгээд New Song Worship Mongolia те Facebook хуудсан дээр Facebook пэйж нь байдаг ч үгүй. Үнэхээр гоё пэйж. Бас олон сайхан дуунуудыг монгол хэлэнд оруулаад бичүүлээд дуулсан. Манай нэвтрүүлгээр ч гэсэн зөндөөх гардаг явдаг
байгаа. Тэр хамтлагийн дуунаас сонсох юм байна. За тэгээд шууд энэ дуугаа сонсох үү те? За тий. God is able хүч чадалтай. За дуу магтаалын дуугийнхоос өмнө нэг энд бас нэг сонирхолтой нэг юу ирсэн байлаа. Коммент. Тэгээд магтаалын цомгийг хэрхэн өгч болох вэ гэсэн дуу хөгжмийг мэдрэгч юм хэрэг сонсогч маань яасан байна. Тэгээд бид тантай хувийн чатаар холбоо барина. Бид нар магтаалын цомгийг авахыг хүсэлгүй яах вэ? Тэгээд холбоо барьж заавал авъя шүү гэж хэлмээр байна. Ингээд магтаалын дуугаа уянгаагийнх бэлдэж ирсэн магтаалын дуу хүлээн сонсъё. Jesus ta urd mohdamo Tabot хүчтэй бүхний чадагчтай Үнний замыг засаа Jesus ta urd mohdamo Zahurtsash uchtiga san Ich eden ta buchni chadagch Mirerten uchtiga san Jesus ta urd mohdamo
Амин. Тэгээд үрд мөнх агуу эзнийг магтан дуулах ямар ивэлт ямар өрөөлтэй байдаг вүлээ. Ингээд уянга маань өнөөдрийн нэвтрүүлгийн сэдвийг сонгосон яагаад сонгох болсон бэ? Тэгээд өнөөдөр ч гэсэн та бүхэндээ шинэ сэдвтэй ирья гэд бас түрүүчийн нэгтгэхээс хойш залбирсан байгаа. Тэгээд эзэн яалтчгүй биднэрт өнгөрсөн 2-7 хоногийн туршид өөрийн хайраа дуусшгүй хизээж бууж өгдөггүй. Тэгээд чи яг намайг анх хайрлсан шигэ буцаад над дээр ирээч гэсэн мессежийг өгсөн бол өнөөдөр бас шинэ мессежийг бас өгөхийг хүссэн юм байлээ. Тэгээд би яг эзний үг аль нь юм бол гэж их хайсан л та. Тэгээд бас л давтамжтайгаар эзнээс ирсэн байгаа. Тэгээд ямар үг вэ гэхээр босох туун. Тэгээд дуудагдсан газраа чи зогсоо гэсэн тийм мессеж өгсөн. Тэгээд хоёуг дуулга бүрэн өмсгтүн гэсэн тийм ерөнхийдөө ишлэлийн дагуу өгсөн. Тэгээд яагаад энийг өгсөн болоо гэж би их гайхсан л та. Тэгээд энэ тэндээс ерөнхийдөө айгүй их юм хайж үзсэн. Тэгээд хамгийн түрүүнд ямар ч байсан ишлэлээр өгсөн үг нь гэх юм бол энэс хичээл зүтгэл бүх хойрог бай. Эзэнд үйлчлэн сүнс дотор шат. Найдвар дотор баярал, зовлон дотор төвчээртэй бай. Залбиралд өөрсдийгөө заривал ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өрөг зочломтгой бай гэдэг ийм үгийг өгсөн. Амен. Амен. Тэгээд эзэн яагаад ингэж бид нар ингээм амар сайн үйлчилж байгаа те хичээл зүтгэл бүх хоорго бай гэж ахиж хэлсэн бол яагаад дахиад эзэнд үйлчлэн сүнс дотор шат гэж хэлсэн бол гэд их гайхсан л та. Тэгээд эзэн яалтчгүй өөрийн хаанчлалын төлөөх ажлыг бид нар одоо хийж байхад маш их баярлалдаг. Тэгээд түүн дотор байхад мэдээж эзэн хамгийн их жаргалтай байдаг. Яг л бидний бүтээсэн учраас тэгээд бүтээсэн бүтээл нь өөрийг нь магтан өөрийнх нь хаанчлалын төлөө ажиллахад эзэн үнэхээр баяр хөөртэй байгаа юм байна. Тэгээд бид нар ингэдэж штэ би бас ийм залбирлыг сонссон л доо. Дандаа намайг ивэгээч, өрөөгөөч, эзэн намайг хамгаалаач гэсэн тийм залбирлаа чи одоо зогсоо гэж хэлсэн тийм үе байсан. Тэгээд яагаад гэхээр юу гэдэг одоо бид арай илүү хийх, илүү урагшлах цаг болсон юм шиг санагдсан. Тэгээд ерөнхийдөө тийм дэлхийн нийтэд болж байгаа зүйлсийг харсан ч гэсэн ер нь эзний ирэх цаг ойртож байгаа. Тийм болохоор бид нар босох хэрэгтэй байна. Тэгээд бид нар хизээ болтол тэгэл юу гэдэг те ганцхан цуглаан дотроо л гэдэг юм уу те эсвэл яг нэг өөрийн гэсэн ертөнц дотроо л байх юм бэ. Эзэн тэгээд босхийг хүсэж байгаа юм байна. Тэгээд босоод бид нар хайчих юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгсэн чи эзэн чи дуудсан газараа зогсоо гэж хэлсэн байгаа. Тэгээд эзний дуудсан газар хаана юм бол тэг хүн болгонд өөр өөр талбар байдаг. Тэгээд эзэн тэр талбарт та бүхнийг биднийг намайг дуудаж байна. Тэгээд эзний дуудагдсан газар зогсохдоо бас хоёуг дуулга бүрэн өмсгтүн гэдгийг эзэн хэлсэн. Ягаад тэгэхээр мөрийн сүнс ч гэсэн бид нар руу дайрахтаа бидний сул дорой байдлыг хамгийн түрүүнд ашигладаг. Уянгаа гэдэг хүний сул дорой зүйл юу вэ? Дөлөө гэдэг ингээ гих мэтчлээ. Тийм болохоор миний хоёуг дуулгыг өмсгүйгээр та бүхэн хамгаалагдчих чадахгүй гэсэн тийм мессежийг өгсөн өдөр байсан. Тэгээд амен. Тэгээд сүнслэг цөмлөлт цооролтыг хийх үе болсон байна да гэж их бодсон. Тэглээгээд би нэг амар юу гэдэг сүртэй те ингээл гараад би цөмлөлт хийн гэж ингэж байгаа биш л те яг би яг сүнслэг байдал дотроо өдөр болгон ингээд эзэн дотор хамт эзэнтэй мэдээж хамт байна. Гэхдээ одоо ивэл өрөөл өгөөч л гэдэг залбирлаас илүү давах хэрэгтэй байна гэдгийг бас ойлгосон байгаа. Тэгээд дуудагдсан газартаа гэдэг дууг дуулахаар өнөөдөртөө би бас туслагчаа дагуулад ирсэн туслагч юм. Тэгээд ямар ч байсан нөгөө түрүүчийн 7 хоногт гитартай өөрөө дарсан. Тэгээд энэ удаад ямар ч байсан хамтдаа эзнийг магтахыг хүсээд тэгээд улам илүү олуулаа болохох цааш та. Тэгээд та бүхэндээ дуудагдсан газартаа гэдэг дууг хамтдаа магтахыг хүсэж байна. Амен. Тэгээд манай уянгагийн хэлсэнчлэн бас бид хэдий болтол нэрэ одоо толгоогоо илүүлэх гэдэг эрхлэх гэж ярьдаг те эрхлүүлэх юм бэ тэгээд библиэлдэрс хэлсэн байдаг шүү дээ хэдийнэ цагаан сүүн тижлээсээ гарч одоо бор холно орох цаг болжээ гэж тэгээд олон зүйлийн талаар ингээ бодоход харахад ч гэсэн ер нь сүүлийн үеийн одооны залбирлын урсгал Христ итгэлчдийн маань одоо чиг хандлага маань бас энэ зүйлсээс ангиж ирья тий юм л болоо сайхан байна ерөө нивэн гэсэн тэр зүйлсээс ангиж ирья илүү хүчтэй байя илүү тэмцэе гэсэн уриалгуудыг өгсөөр байгаа шүү дээ. Амен. За ингээд манай уянга болон 58 маань энэхүү магтаалын дугаараа эзнийг магтахад бэлэн болсон байна. Тэр хамтдаа эзнийг магтцгаая. Ni хайр тариун сүнс
Сэтгэл дүүрэн болох юм. Дотны хайртай сүнс. Сэтгэл рүү минь ирээд бид минь хүрэх тэр үед амар тайвнаар бэлхэн дүүрч сэтгэл дүүрэн болох юм. Дуудагдсан газар тань би таныг хүндлэх юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх дуудагдсан газар тань би таныг хүндлэх юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Хайр ба үннийг элэх бидний дээрээс тусгаад бид минь хүргэх тэр үед амар тайвнаар бэлхэн дүүрч таны хайрыг мэдрэх юм. Дуудагдсан газар тань би таныг хүндлэх юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх дуудагдсан газар тань би таныг хүндлэх юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Намайг үргэн шалхах зам минь болсон. Тулан явах амьдрал болсон. Тэр газар таныг хүндлэх. Намайг үргэн шалхах зам минь болсон. Тулан явах амьдрал болсон. Тэр газар таныг хүндлэх. Намайг үргэн шалхах зам минь болсон. Тулан явах амьдрал болсон. Тэр газар таныг хүндлэх. Намайг үргэн шалхах зам минь болсон. Тулан явах амьдрал болсон. Тэр газар таныг хүндлэх. Таны дуудсан газарт би таныг хүндлэх. Юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Таны дуудсан газар би таныг хүндлэх. Юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Таны дуудсан газар таны дуудсан газар би таныг хүндлэх. Юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Таны дуудсан газар би таныг хүндлэх. Юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Юуч тахиалсан байна. Зөвхөн таныг хүндлэх. Амен. Ингээд дуудагдсан газараа та бүхэн яг эзний хаанчлалын төлөө бас дуудсан зорилгынхаа төлөө хүн болгонд өөр гэж түрүү хэлсэн шүү дээ, тий. Хүн болгонд өөрөөр дуудлагууд байгаа. Дуудагдсан газар та эзний яг гэрлийг түгийн цацрагаж амьдраасай. Эзний яг тэр гардах багаж болон амьдраасай гэмээ хүсэж байна. Амен. За ингээд манай уянгаа маань их завгүй байх хооронд уянгад минь яг мэдчилгээ төвчүүлсэн олон найзууд байна. За. Тэгээ бүгдээрэнд нь баярлаа. Тэгээд хүн нэг бүрчлэн хариулах гэхээр хитрхи их олон хүмүүс маань мэдчилгээ төвшүүлсэн байна. Тэгээд бүх хүмүүстээ баярлаа. За эндээс тэгээд бусад уншигдаж амжаагүй байгаа комментуудаас харах юм бол шеэрлэрээ гэсэн маань манай Аги зулаа маань тэгээд түүний дараас
дагаж дуулаад байх юм сонсогдоод байна штэ дөлөө гэсэн байна. За би дагаж дуулахгүй. За тэгээд Цэдан пастор маань бас гоё дуу байна гэсэн байна. Маш гоё дуунууд бас дуулах нэ гэсэн бас комментүүдийг илгээсэн байх нэ. За энэ дээрс бас нэгэн онцгой ихээс илүү манай цооч цэгийн химэх нэг итгэвтэй бас гишүүн байгаа шүү дээ. Миний санахаар баг бүх нэвтрүүлгүүд маань орсон тий. Тэгээд дуу захиалсан байгаа. Таны захиалсан дууг бид нэр мэдж байгаа. Өдөр бүр эзэн таныг ивэгэч гэж би түн залбирна гэсэн ерөөлийн дууг сонсомоор байна. Ерөөлийн дуугаар хамтдаа би нэг ерөөмөр байна гэсэн тэр хүслийг бид нэр мэдж байгаа. Тэгээд энэ дууг бид нар явуулах болно. За мэдээж бусад хүмүүс маань өөрсдийн итгэлийн тунхагийг ч гэсэн те бичсэн итгэлийг ч гэсэн хуваалцсан цагууд байх болно. За уянгагийн минут 3 дахь дуугаар ямар дуу сонгосон байгаа вэ? 3 дахь дуугаараа бол Солонгос дуу сонгосон байгаа. Тэгээ түрүүний дуудагдсан газартаа гэдэг дуу маань орчуулгын дуу байгаа шүү дээ. Тэгээд би сая 2 орчуулгаар нь тахилтын дуулчих шиг боллоо. Тэгээд уул нь бол Markers гэдэг Солонгос хамтлагийн 2009 онд зохиогдсон одоо 2 дахь альбомных нь Standing Away гэдэг дууны одоо бас оргил дуу юм байлээ. Тэгээд Markers гэдэг хамтлаг маань болохоор одоо Бурхны уул мөр гэсэн нэртэй хамтлаг. Тэгээд Солонгостой бол баг номер 1 гэж хэлэхэд болохоор одоо хэлэхгүй тийм сайн хамтлаг, мундаг хамтлаг юм байна шүү дээ. Тийм мундаг хамтлаг байгаамаа. Тэгээд бид нар бас өөр дуунуудыг бас их дуулд юм билээ. Тэгээ 3 дахь дуу нь болохоор чуулгана босох туун гэсэн нэртэй Солонгос магтаал байгаа. Тэгээд хараахан орчуулагдаж амжааг байгаа учраас би нэг орчуулсныхан дараа нэг мөсөн та бүхэндээ монголоор нь дуулж үзүүлье гэд одоо өнөөдөртөө бол солонгосоор дуулах байгаа. Тэгээд энэ дуу маань болохоор маш дээр үе зохиогдсон дуу юм байлээ. Тэгээд Anointing гэдэг нэртэй бас солонгос хамтлаг байдаг. Одоо тослогдсон гэдэг хамтлаг юм аа тий. Тэрний одоо 10 дахь CD-н дээр гарсан 2013 онд гарсан тийм дуу юм байлээ. Тэгээд та бүхэнд ерөнхийдөө ямар санагдаж байгаа вэ? Энэ дуунууд маань яг та бүхэнд өгж байгаа мессеж шиг санагдаж байна уу? Эсвэл бас сэтгэлээ үлдээгээрээ энэ 7 хоногт бас хүмүүс юу гэдэг лээ сэтгэлээ үлдээгээд яхан бол би бас дараагийн 7 хоногт ямар сэдв сонгохоо бас комментлуудаас бас харъя гэж бодсон. Зөв. За. Тэгэхээр зарим сэтгэлүүд бас орж ирсэн байна. Тэгээд Даваабат дам гэдэг сонсогч маань битгий тэнхтээд бай. Би буруу биччихлээ. Гэхдээ миний дуу юм уу, миний дүү худлаа сонсогдоод байна гэсэн байна. Тэгээд за ойлгомжгүй коммент байна. Хэрвээ та хэлхийг хүссэн үг байх юм бол ойлгомжтойгоор биднэрт өөрийнхөө санал бодлыг илэрхийлээрэй. За. Юу ч тохиолсон таны хүндлээ, тийм ээ. Энэ нэвтрүүлгийн маань зорилго бас бидний яг зорж байгаа те зүйл бол сайн мэдээг тараах мөн энэ нэвтрүүлгээр бид нар бие биенээ өөрсдийн итгэлийг хуваалцах, бие бинийгээ өөрсдийнхөө эзнийг хэрхэн харж, хэрхэн таньж мэддгээрээ дамжуулан одоо бие биенээ урамшууллыг өгөх зорилготой байгаа. Тэгээд нэг өрөөнд байгаа 30 хүнээс эзнийг яг юу гэж боддог вэ гэдэг ч юм уу те. Ямар талын та одоо эзнийг яг юу гэж боддог вэ гэдэг талаар асуух юм бол 30 өөр хариулт хэлдэг. Тийм учраас хүн болгон өөр гэсэн үг. Тэгэхээр бид нар 30 өөр юугаар тунхаглаар итгэлийн тэр тунхаглаар эзнийг яг харж болдог юм шүү. Тэгээд бие биенээ суралцах нь хамгийн чухал зүйл байдаг. За талархыг гэд магтаа санаж байна уу уянгаа гэсэн. Энэ бибэ найз маань явуулсан комментэн тэгээд бид нар нөгөө магтаал үйлчлдэг хүмүүсүүд хамтдаа кемпт явсан. Тэгээд кемпт яваад 5-6 баг болж хуваагдаад тэгээд баг болгоно ийм нэг дуу зохиосон байхгүй. Тэгээд бибэ хоёр тэр үед нэг одоо баг байсан. Тэгээд талархыг гэдэг дууг тухай зохиож ирсэн. Тэгээд тэр зохиогдсон дуунуудынхаа бас дэгдгэрээнд орж ирсэн. Тэгээд энэ дууг бас ямар нэгэн байдлаар монголчуудаа хүрэх юмсан гэсэн тийм санаа байсан. Тэгээд бараг нэг жил хагас сар гаруй өнгөрсөн байна. Тэгээ санаж байна. Тэгээ удахгүй бас дуулах болно. Удахгүй энэ зохиосон дуугаар бас бид нэр магтааллыг өргөх тэр цаг мөч ирэх байх нэ. Ирэх нэ. Амен. Яг.
сонсъё гэсэн байна ээ. Бэлдэж байгаа сонсох болно. Тэгээд энэ үгийг нь болохоор манай бибэ найз маань зохиосон байхгүй юу. Тэгээд би тухайд яг төгөлрөөр дарж исэн. Тэгээд бас манай үлзий гэд ах маань хамт бит хоёр нөгөө дууных нь өнгийг бас зохиосон. За энэ дууг үнэхээр хурдан сонсохыг хүсэж чинь шүү. Тэгээд дараагийн дуу маань болохоор жоохон урт. Тэгээд гол нь бас солонгос сонсож байгаа сонсогчид байгаа мөн Монголд байгаа хүмүүсүүдээс солонгос магтаал сонсдог хүмүүс байж магадгүй. Тэгээд бид нар үгийг гаргах байгаа. Тэгээд би бас түрүүн монголоор утгыг орчуулсан байгаа. Тэгээд иймэрхүү ерөнхийдөө утгатай дуу байна гэж та бүхэн харах боломжтой комментээр дамжуулаад тэгээд солонгосоор үгийг гаргана. Тэгээд уншаад хамтдаа бас энэ магтаалыг сурья гэж шинэ дуу бас авчирсан байгаамаа. Тэгээд энэ дуу маань солонгос цуглаануудад бас их хит болж байгаа дуу юм байлээ. Тийм болохоор удахгүй бас Монгол чуулганч магадгүй орчуулагдаж гарах болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэн хүлээн авч сонсдоо мөн хамтдаа магтцгаая. Тэгээд энэ бас нэг өнгөрөөч болохгүй нэг коммент ороод ирлээ л дээ. За. Зохиосон дуугаа дуулуулж болох уу гэдэг хайрт Нимбат буюу одоо Нимка маань гэсэн. Нимка болохгүй. Яагаад гэж юу? Яагаад гэвэл чамаар өөрөөр чинь дуулуулмаар байна. Тийм шүү дээ. Тэ? Нимкагаа нэг манай нэвтрүүлэхэд ингээд лайв нэвтрүүлгээ дамжуулан Нимкагаа урьж ийна манай нэвтрүүлэлд ирээд өөрийн зохиосон тэр магтаалын дуугаа бидэнд дуулж өгөөч гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн энэхүү би өмнө нэг удаа сонсч байсан. Гэхдээ тэр дуу юм уу эсвэл үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй юм. Янка маань маш олон гоё магтаалын дуу зохиодог. Тэгээ би бас маш их сонсч байсан л да бас дуртай. Одоо стил нь гэх юм бол айгу тийм шинэлэг стилтэй. Заримдаа гитартаагаа өвлөж хипхопор магтана. Эсвэл заримдаа амар рок дуу зохионо. Тэгээд бас үг нь шууд өөрөө ингээл за одоо зохиоё гэж шууд гардыг мэлээ. Тэгээд хурдан бичиж авахгүй бол мартчихдаг. Тэгээд гоё дуунуудтай урын сандаа бас. За тэгээд Нимка баярлаа гэсэн байна. Манай нэвтрүүлгийн юуг хүлээн авсан байна. Одоо урилгыг хүлээн авсан байна. Тийм учраас Нимкагаа холбогдоод бид нэр урих болно. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр бид Нимкагаа харах нь байна шүү. За ингээд уянгагийн маань бэлдэж ирсэн магтаалын дууг сонсоход бэлэн болсон байна. Тэгээд магтаалын дуугаа хамтаа сонсъё. 자리에서 교회
чуулган болсон хүмүүсээ тэгээд бүгдээрээ яг одоо энэ Магдалины дундуур хамтдаа залбирцгаая. Тэгээд эзний заасан гуйлтын дагуу бүгдээрээ хамтдаа яг энэ цаг мөчид залбирцгаая. Та бүхэн биелнэ үү? Тий. Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ, таны нэр ариунаар дурсаад таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр зэгшээгээ газар дээр биелэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид үртэнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтэлгээч. Учир нь хаанчлал хүч чадал алдар сүр үрд таних. Учир нь хаанчлал хүч чадал алдар сүр үрд таних. Амен. За ингээд өнөөдрийн булангаараа бид нартай хамт байж биднийг яг эзний төлөө дуудагдсан газараа бат цогсхийг уриалсан уянгаадаа үнэхээр их баярлаа. Тэгээд эх 7 хоногийн нэвтрүүлгээр ч гэсэн бид нартэй бас яг бидний сүнсэнд үнэхээр хэрэгцээт тэр мессежийг авчрах болтугай. Эзний яг заасан тэр үгийг бид нарт дамжуулах болтугай хэмээн хүсэж байна. Амен, баярлалаа. Тэгээд бэлэн аян дээр дуусан болохоор миний хоолойноос бүр хит давсан байсан. Тэгээд дараагийн 7 хоногт илүү чанартай багтахын тулд сайн бэлдэх болно. Тэгээд та бүхэнд баярлалаа анхаарал тавьсан. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай. За үнэхээр баярлалаа. Тэгээд уянгаадаа бид ямар дуулах те? Магтаал гэдэг бол зүрх сэтгэл нь ямар байх вэ гэдгээс их шалтгаалдаг. Тэгээд эзэн хэлсэн байдаг ч үдэ сүнсээр ба үннээр мөрөгчдийг хайж байна гэсэн байгаа. Тийм учраас магтан дуу бол үнэхээр хүчтэй. Тэгээд магтаалын нэг талаар нэг гоё жишээ байна л да надад. Би тэгээд магтан дуулын дууны талаар нэгэн жишээг та бүхэндээ уншиж сонирдуулъя. Тэгээд энэ нэг болохоор би Библийн түлхүүр гэдэг номноос харсан байгаа. Тэгээд ургамал магтаалын дуу хэрхэн нөлөөлсөн бэ талаар байгаа маа. Тэгээд хүний бие махбод болон ургамлын бие махбод буюу одоо амьтай зүйлсийн бие тэр бие махбод гэхээс илүү бүтэц тий хэрхэн нөлөөлдөг вэ? За 4 төрлийн бандуг туршиж үтсэн байна л да. 4 төрлийн бандуг 4 өөр өрөөнд адил нэг төрлийн үрийг 4 өөр орчинд ингэж суулгаж тарьжээ. За эхний бандууд нь болохоор харт амгт тарьсан юм байна. 2 дахь бандууд нь болохоор рок хөгжим сонсгосон юм байна. 3 дахь бандууд нь болохоор ямар ч хөгжим сонсгоогүй юм байна. Харин 4 дахьт нь болохоор магтаалын дуу сонсгосон байжээ. За эдгээрс үр дүнүүд нь ямар байх вэ? За үр дүн нь ямар байх вэ гэсэн тодорхой хугацааны дараа үр дүнгийг харсан юм байна. 1-р бандуу буюу харт амгт тарьсан бандуу нь болохоор шимт хижээлгүй байсан байна. Ямар ч шимт хижээлгүй. Тэгээд үндэс нь 18 см-ийн урттай. Ямар ч хүчгүй. Дараагийн буюу рок хөгжим сонсгосон бандуу маань 23 см-ийн
урт үндэстэй. Тэгээд үндэс нь бас тэр газартаа ямар ч бэхлэгдсэн бац суургүй хүчгүй бас чанга эргэж буюу сонсгосон тэр хөгжмөөс эсрэг тийш ургасан байсан байна. За ямар ч хөгжим сонсгоогүй Ван Дуу маань 28 см урттай үндсэн ч гэсэн бат бөх бас энгийн яг ургасан тэр шимтжилтэй бас сайн ургасан юм байна. За эцэст нь буюу Магдалины дуу сонсгосон тэр дөрөвдөх төрлийн дөрөвдөх үр маань 30 см-ийн урттай ургаж үндс нь маш бат бөх бас Магдалины дуу тэр ихшгэлж байгаа тэр чанга эргчийн чихт бидний тэр үндс маань ургасан байх нэ. Тэгэхээр эндээс Магдалины дуу яг хэрхэн бидний сүнсэнд бидний амьдралд нөлөөлдөг вэ гэдэг талаар бид нэр энэ бяцхан жишээнээс харж болох юм. Магдал гэдэг бол яг эдэн рүү хүргэх тэр үндсийг бат бэх байлгах бидний их суур болж өгдөг юм гэдгийг харж болох нэ. За энд комментууд аванши. Тэгээд түүний дараа бид нэр бас нэг гайхалтай Магдалины хүлээн аван сонссны дараа цооч цэгийн хэмээх сонсогчтой амлсан Магдалины дуу хүлээн аван сонсох болно. Цооч цэгийн сонсогч маань энэхүү дууга хүлээн аван сонсорой. Тэгээд бид нарыг бас энэ Магдал дунд хөтлөн дагуулan дуудагцсан газараа босох тэр босон цогсох тэр итгэлийг бас алхмыг бас хийлгээрэй хэмээн уриалж байна. За Магдалаар дамжуул эзэн биднийг босох болтугай гэж бэби хэрэглэгч маань хэлсэн байна. За тэгээд Даваабат дам хэмээх сонсогч маань би дуулж болох юм уу тийм ээ дуулж болох юм уу гэсэн байна. Түүний дараа Есүсийн талаах дуулах хэрэгтэй юм уу гэсэн байна. Тийм ээ энэ бол Магдалины дууны радио байгаа. Магдалины дууг шгэлдэг Магдалины радио гэдгийг дахин хэлмээр байна. За уянгад мань баярлаа. Тэгээд дараа дахин уулзцаая гэсэн мессежүүд ирсэн байна. Мэдчилгээнүүд. Яг дараагийн бидний хүлээн авах сонсох Магдалины дуу бол Бурхан аавын цагтл. Бурхан аавын цагтл байна. Тэгээд энэ дуу гэхээсээ илүү яг Бурхан бидэнд бидний дуудсан эзэн бидэнд яг юу гэж хэлхийг хүсдэг вэ? Юу гэж бидний зүрх сэтгэл шимнэж байна гэдгийг хамтдаа хүлээн аван сонсъё. Эдгээр үгнүүд Бурхан эцгийн чинь халуун зүрхнээс гарсан. Тэр чамд хайртай. Тэрээр амьдралынхаа туршид чиний эрен хайж байсан эцэг чинь билээ. Энэ бол түүний чамд зориулан бичсэн хайрын захидал юм. Сайн байна уу миний хүү? Чи намайг танихгүй байж болох ч би чиний тухай бүгдийг мэднэ. Би чиний сууж босхийг ч мэднэ. Би чиний амьдралыг ч мэднэ. Тэрч бүхэл чиний толгойн өсвөрчин тоологдсон байгаа. Чи миний дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс чи миний дотор амьдарч хөдлөж бас оршин тогтдог үлээ. Чи бол миний хүүхэд. Би чамайг эхийн хэвлэд бүрэлдэхээс чинь өмнө харж байсан. Бүгдийг бүтээж эхлэхээс өмнө би чамайг төлөвлөсөн юм шүү. Тиймээс чи тохиолдлоор төрөөгүй. Чиний бүх өдрүүдийг би чамд өгсөн. Би чиний хэзээ төрөх хаана амьдрахыг чинь тогтоосон. Би чамайг гайхамшигтай бас аимшигтай болгож бүтээсэн. Би чамайг эхийн хэвлэлд урлан бүтээхдээ чамд энэ хорвоод мэдлэх тэрл өдрийг товлсон юм. Төрсөн эцэгчин хүртэл чамайг над шиг хайрлаж чадахгүй. Учир нь би чамайг хязээж хайхгүй. Уурлан шийтгэдэг нь би биш. Би бол төвс хайр. Би юу хүсдэг гэж? Чиний дотор миний хайр бялхам дүүрэн байхыг л хүсдэг. Чи бол миний хүүхэд. Би бол чиний аав. Би төрсөн ааваас чинжидүүгээр чамд тусалж чадна. Яагаад гэвэл би төгс эцэг. Би чамд өргөлж хамгийн шилдгийг илэрхийлэхийг хүсдэг. Би чиний бүх хэрэгцээг мэддэг. Би бүх хэрэгцээг хангадаг нэгэн билээ. Чиний ирээдүй миний төлөвлөгөө итгэл найдвараар өргөлж бэлгсэн байх бол бүү эргэлз.
Учир нь би чамайг мөнхийн хайраар хайрладаг. Чиний тухай миний бүх бодол их говийн элсний ширхгээс ч олон билээ. Би чамд үргэлж сэтгэл хангалуун байж харах үрдэм баярлаж байдаг. Чамдан амлая. Би чиний төлөө сайн сайхныг хийхэ хэзээч зогсоохгүй. Учир нь чи бол миний хувьд ямар ч эрдэнэстэй зүйрлэшгүй үнцэнтэй. Би чин зүрх халуун сэтгэлээрээ чиний амьдралыг босгоно. Тэгээд би чамд агуу гайхамшигт зүйлсийг харуулах болно. Үр минь, хэрв чи намайг үнэн зүрхнээс хайж, намайг санах аваас чи намайг заавал олно. Надтай хамт байснаар чи баяртай байх болно. Учир нь би чамд чин зүрхний чинь хүсэл мөрөөдлийг өгнө. Хүсэл мөрөөдлийг бэлгэлдэг нь зөвхөн би. Би чиний төсөөлснөөс илүү зүйлийг чамд хийж өгөх болно. Би чиний хамгийн сайн дэмжин туслагч чинь байхыг ямар их хүсдэг гэж. Уйдхар гуниг гашуун зовлонгийн үед чамайг тайвшруулах аав чинь би юм шүү. Хэрвээ чиний зүрх сэтгэл шархалсан бол би чиний дэргэд байж эмчлэн эдгэж амар тайвныг өгнө. Хончин нэл хургыг тэвэрдэг шиг би чамайг ингэртэй нааж инхрийлэн харилдаг. Нэг л өдөр би чинийхээ нулимсыг арчиж амссан бүхий л зовлон шархуурыг чинь эдгэж тайвшруулна. Би чамайг алдаж төөрч будалж явсан ч уучлж өршөөн элгэндэн тэвэрч байх болно. Миний зүрх одоо хүртэл чиний төлөө цохилсоор байгаа шүү. Хайрт хүн өөрийн хүү Иесус Христийг хайрладаг шиг би чамайг хайрладаг. Миний хайр Иесусээр дамжин чамд очсон шүү дээ. Иесус хүү минь миний жинхэнэ төлөөлөл билээ. Би чиний төлөө юм шүү гэдгийг тэр чамд харуулж ойлгуулахын тулд ирсэн. Миний хүн, би хэзээ чиний эсрэг байгачгүй. Чиний гэмнүглийг би тоолоод байдаггүй гэдгийг чамд үнэн зүрхнээс хэлье. Иесус чи бид хоёрыг эвдрүүлэхийн тулд амиа золсон юм. Түүний үхэл чиний төлөө гэсэн миний хайрын хэмжээлшгүй баяныг харуулж чадсан. Би чамд бүхнийг өгсөн нь миний чамд хайртаг. Мөн чиний дотор миний хайр дүүрэн байхын тулд байсан юм шүү. Чи миний хүү Есүсийг хүлээн авахдаа намайг ч мөн хүлээн авсан. Тиймээс хэнч юу ч чамайг надаас салгаж чадахгүй. Одоо үр минь над руу ир. Гэртэн ирээч. Би чиний хэзээж амсаж мэдэрч байгаагүй тэр л баяр хөөргийг чамд зориулан аль хэдийн бэлдчихсэн. Би үргэлж чиний тэнгэрлэг эцэг мөнхөд аав чинь байсаар л байх бол. Эцэст нь чамаас хүсэх миний хүсэлт бол хүүхэд минь болооч. Би чамаагаа хүлээж байна. Чамдаа би маш их хайртай. Төгс хүчт бурхан болох тэнгэрлэг эцэг чинь. Амен. Тэгээд бидний бурхан эцгийн биднийг бодож хайрладаг тэрхүү хэсгийн тийм өчүүхэн бас нэг хэсэг энэхүү цагтлаар бидэнд бас мэдрэгдсэн хэмээн би найдаж байна. Тэгээд бид яг өөрсдийнхөө оюун бодол дотор эсвэл өөрсдийнхөө
хязгаарлагдмал те тэр ертөнц дотор эснийг яг барьсаар байдаг шүү дээ. Тэгэд надад л ингэж санагддаг хязгааргүй эсвэл надаас ингээд халих мөчид би одоо яг бурхныг ямар вэ гэдгийг нөхөр төсөөлж чаддаггүй. Тэгсэн хэрнээ яг тэр чадахгүй байгаа тэр баригдмал хэмжигдсэн тэр жижигхэн хүрээлэлтэй ингээд бурхны ингээд хадгалаад байд юм шиг ингээд авч чаддгүй те. Түүнийг ингээд яг бүр мэдэрч чадахгүй зөвхөн өөрийнхөө л ойлгоод байд юм шиг санагддаг. Тэгэхээр бидний бурхан эцэг бол ерөөхөө бидний яг тэр төсөөлөл бидний оюун бодол дотор оршдоггүй юм а. Түүнээс хамаагүй илүү хязгааргүй өөрийн хайраараа биднийг хайрлсан. Мэдээж энд би сая энийг сонсож байгаа хувцастаа нэгэн юг уншлаа л да. Комментиг тэгээд сайхан сонсч ийсэн чи Есүс гэж шин штэ гэсэн давка байна уу гэдэг сонсогч маань энийг явуулсан байна. Тэгээд комментиг явуулсан байна. Тийм ээ бид бол Есүсээр дамжуулан яг Есүс бол хүн төрлөختийн ингээд бурхан эцгийн цорын ганц үнэт амьд тэр авралын зууч юм. Тэрээр өөрийн үхлээ загалмайн үхлээрээ дамжуулан хүн төрлөختний өөхөх ёстой байсан гим нүглийг яг үүрч мөнхийн амьдрал руу бидний хөтлөн дагуулсан юм аа. Тэгээд энэ хүн нэвтрүүлэг маань ч гэсэн Магдалины дуунаар радио байгаа гэдгийг та бүхэндээ дахин хэлмээр байна. За бидний нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөгт ишээ хандж байна. Ягаад гэвэл 1 цаг 30 минутын турш бид нэвтрүүлгээ явуулдаг байгаа үлээ. За үүний дараа бүх сонсогчдоо дахин талархснаа илэрхийлье. Бидэндээ хамт байж биднийг үргэлж дэмжиж идэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За манай нэвтрүүлгийг болохоор 7 хоног болгоны нэгд өдрийн Улаанбаатарын цагаар 19:30 минутаас Сөүлийн цагаар 20:30 минутаас бусад улсаас интернетээр сонсож байгаа сонсогчид маань энэхүү цагийн бүс тааруулан сонсох боломжтой. Мөн Facebook дээр хадгалагдсан учраас дахин үзэж энэхүү нэвтрүүлгийг маань нөхөн үзэх боломжтой шүү. Мөн podcast application болон homepage-ид нэвтрүүлгийг хадгалсан байгаа. Тэгээд CCM радио цэгнэтээр мөн podcast application дээр болохоор Христчийн Магдалины дууны радио гэсэн төлхүүрүүгээр хайх боломжтой. За нэг комент маань мөөжи дүүгээс нь орж ирсэн байна. Дуусаж байхад нь орж ирлээ гэсэн мэн. Тийм ээ мөөжи дуусаж байхад нь орж ирлээ шүү дээ. За. Дараагийн нэвтрүүлэгт маань нэг зочин бид нар урьсан байгаа. Тэгээд энэхүү зочин маань болохоор лавга ах маань байгаа. Тэгээд Монголд болохоор хадан суурь цуглаанд үйлчилдэг байсан. Баян оюутан залуучуудын хөтөлбөрөнд үйлчилдэг байсан. Мөн Солонгост болохоор Изимя хэмээх чуулганы Магдалины удирдагч лавга ахынхаа бид дараагийн нэвтрүүлгээрээ бидний урилгыг хүлээн авч бидэнтэй хамт эзнийг магтаач гэсэн урилгыг явуулсан байгаа. Тэгээд лавга ах маань бидэнтэй хамт нэгдэхэр болсон. Тэр нэвтрүүлгийн дараагийн нэвтрүүлэг буюу 10 сарын 17-ны нэвтрүүлэлд манай хайрт Нямбат буюу Нямкагаа бид нэр урихаар болсон байгаа гэдгийг сая комментаас та бүхэн уншсан баха гэж бодож байна. Тэгээд Нямка маань энд үргэлжлүүлэн холбоотой байгаа бол 10 сарын 17-нд бидэнтэйгээ нэгдэрэй гэж дахин урьж байна. Тэгээд сонсогч та бүхэн Нямкад маань бас урилгыг бас коммент маягаар явуулаарай. Яг дараагийн дуу маань болохоор удаан хүлээсэн амлсан Магдалины дуу байна. Цоож цэгийн хэмээх хэрэглэгч маань хэрэглэгч гинэ уучлаарай. Сонсогч маань 2-3 нэвтрүүлгийн турш байна уу? Бараг юуг сонсё. Өдөр бүр эзнийг эзэн таныг ивэгэж гэж би түн дэлгэрдэг гэсэн Магдалины дуу сонсё гэж захиалсаар байсан. Тэр Магдалины дууг бид яг одоо хүргэх гэж байна. Ингээд дуугаа хүлээн аван сонсноо. Тэр таныг хизээч мартахгүй, тэр таныг хизээч орхихгүй, түүний ивэ үеийн үед орштоо. Өдөр бүр эзэн таныг
сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ нүдүцээгүй чиг сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ нүдүцээгүй чиг сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ өдөр бүр эзэн таны зэч орхохгүй түүний ивэт үеийн үед орштоо бэршэх замын дон ганцаараа гэж бубоо би таны төлөө зэмбэрч байгаа санаараа нүдүцээгүй чиг сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ нүдүцээгүй чиг сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ нүдүцээгүй чиг сонсоогүй сэтгэлдээ хизээч мэдрээгүй хамгийн сайн сайхны дээр тань бэлгэнэ эзэн таныг Тийм ээ, ерөөлийн дугаар бидний бас ерөөж сонсогч бидэнтэй хамт байж бас ерөөж захиалсан, ерөөлийн дуг захиалсан пүүжээ цооч хэмээх сонсогчтой үнэхээр их баярлалаа. Манай нэвтрүүлгээр өмнө нь ерөөлийн дуу бараг явж байгаагүй санагдаж байна. Тэгээд та бүхнийг ерөөсөн тэр мессежийг, комментиг та бас та бүхэн уншсан гэж итгэж байна. Тэгээд бид нар бие бинийгээ тэтгэн, бие бинийгээ урамшууд эзний үгээр босгох нь энэ дэлхий дээр байх итгэгч хүн нэг болгоны хувийнх нь яг үүрэг хариуцлага билээ гэж миний хувьд бас боддгоо. Тэгээд нэвтрүүлэг маань цаг үнэхээр бага байна. Яг л цаг 30 минутын турш манай нэвтрүүлэг явагддаг байгаа. Тэгээд захиалгын дуунууд маань 2-3 захиалгын дуу орж ирсэн байгаа. Инх хамрын хаан, чин зоригийн итгэл хэмээх дуу бас зөвхөн итгэлээр гэдэг магтаалын дуунуудыг захиалсан байгаа сонсогч нар маань. Тэгээд энэ дундаас итгэл хэмээх магтаалын дуу бид нар явуулахар боллоо. Тэгээд ганцхан дуу явуулах боломжтой байсан учраас энэхүү дуу бид нар хайж олсон байгаа. Тэгээд энэ дуугаа явуулахар болсон. Ирэх удаагийн нэвтрүүлгүүдээр та бүхний захиалсан дуунуудыг аль болох явуулан хамтдаа итгэлээр өсөхийг бид зорих болно. Ингээд сүүлчийн буюу энэ удаагийн нэвтрүүлгийн өндөрлөн чин зориг хэмээх магтаалын дуучны итгэл магтаалыг хүлээн сонсъё. Замхаргуг ухтанч завлангийн хүндийгөө нар хийсэн өдрүүдэж дарин амьдрал
замтаа дуулан үлдээж артгаа иргэн харахад учир нүдэж байжээ Цөхрөн өнөх үед намайг өрн яваач цөгөр тулах үед та яг минь болооч замгүй харамт гараас мэн хөдлөөч залбирх үгийг минь зааж шивнээ хиндээ Шарлаад өнөх навчс шиг алтан дэлхийг чимээ хоногдох цэцэг шиг багэн амдрал мэн үхшгүй мөнхийг хайж ахуг орхон халж алтан нисхийг хүснэ Цөхрөн өнөх үед намайг өрн яваач цөгөр тулах үед Таяг минь болооч замгүй харамгүй гараас мэн хөдлөөч залбирх үгийг минь зааж шивнээ хилээ Итгэж Эзэн та бүхэнтэй манд эх 7 хоногийн турш үргэлж хамт байх болтугай. Бидний эзэн яг биднийг сахин ивэн хамгаалдаг гэдэгт итгэн бидний яг төлөөр тулах тэр таяг минь болдог шүү гэдгийг та бүхэн санах болтугай. Ингээд эзний үгэнд дуулууртай байх эх 7 хоногийг өнгөрүүлээрэй хэмээн бидэнтэй хамт байсан та бүхэнд талархлыг өргөн эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Ингээд дахин уулзлаа. Баяртай сонсогчдоо. Самхаргуу бүхтэн тосч зовлонгийн хүндийгөр наргисан өдрүүдэж дайран амдрал мэн замтаа дуулан үлдээж артгаа иргэн харахад учир нүдэж байжээ Our Father who art in heaven, hallowed be thy name. Thy kingdom come. Thy will be done on earth as it is in heaven. Give us this day our daily bread, and forgive us our trespasses, as we forgive those who trespass against us. And lead us not into temptation, but deliver us from